Зарим хүмүүс дараа төрөл гэж байх ч юм уу байхгүй ч юм уу тэрнийг би мэдэхгүй шүү дээ гэдэг нь бодож магадгүй. Тэгвэл маргааш гэж байх ч юм уу байхгүй ч юм уу тодорхойгүй шүү дээ. Ирээдүйн цаг шүү дээ. Тэсэн хэрнээсээ бид өнөөдрөөс илүү маргаашийг чухалчилдаг. Өнөөдөр ийм зүйлүүдийг хэмжүүлээд маргааш одоо нэг тэмдэгтэй болно доо. Бүр магадгүй маргааш байтугай жилийн дараагч бид өнөөдрөөс илүү чухалчилдаг. Жилийн дараа би өөрөө байх юм уу байхгүй ч юм уу тэрнээс л тодорхойгүй шүү дээ. Тэгсэн хэрнээсээ дараа төрөл гэж одоо зүйл одоо байх юм уу байхгүй юм уу гэдэг ингээд эргэлздэг. Яг хөө эргэлзэж болно. Тэгвэл маргааш гэдэг зүйлийг байгаа гэдгийг баттай мэдж байгаа бол маргаашийг өнөөдөр бид болгож болох уу? Өнөөдөр бид маргаашийн биеийг одоо би хараадах яа. Тэгэхээр маргаашийг яг байх нь байхгүй. Тэгэхээр маргааш гэдэг зүйлийг өнөөдөр харах боломжгүй шүү дээ. Гэхдээ байгааг нь бид бүгд мэддэг. Өчигдөр гэдэг цаг хугацаа бидэнд байсан үгүй байж. Өчигдөр гэдэг цаг хугацаа өчигдөртөө болоод өнгөрсөн учраас бид өчигдөр байсан учраас өнөөдөр би байна л гэдэг нь сууж. Өнөөдөр байгаа учраас би маргааш байна л гэдэг. Тэгвэл өчигдөр байсан юм бол өчигдрийн би өнөөдрийн би муу юм уу? Бид бол магадгүй мөн л гэх байх л та. Гэхдээ нарийн дээрээ тулвал биш гэж үзнэ. Яагаад биш вэ гэхээр яг өчигдрийн үедээ бид хэд ингээд цуглараад уулзаад ийм юмэрээ сууж байгаагүй шүү дээ. Өчигдрийн бидний уулзсан, ярьсан бүгд өөр, амсгалсан агаар нь ч өөр, эдсэн хоолунд нь ч өөр. Магадгүй одоо сэтгэлч өөр байсан байж болно. Өчигдрийн мэдээгүй байсан зүйлийг мэдэн судлаад олчих юм бол өчигдрөөс илүү ухаантай өнөөдөр босоод л ирнэ шүү дээ. Өчигдөр миний зөв гэж бодож байсан зүйл өнөөдөр буруу болсон байх нь үүсэх аргагүй шүү дээ. Тэгэхээр эмнэлэгт шинжилгээ өгөөд өчигдөр өгөөд өнөөдөр өгөхөд хоёр өөр л байна. Эдийн төвшөндөөч бие махбодын төвшөндөөч өөр. Өчигдөр би сахалтай байсан бол өнөөдөр сахлаа бусаад сахалгүй бий л биш. Тэгэхээр өчигдрөөс би өөр. Тэгэхээр өчигдөр өнөөдрөөс өөр байхад бид өчигдрийн биег өнөөдрийн бие мөн гэж эндүрдэг. Тэгвэл өнөөдрийн бие маргаашийн биегээс өөр байхад бид бас л бие л гэдэг эндүрдэг. Тэгэхээр энэний одоо юу гэдэг дараа төрөл, урд төрөл, өчигдрийн бие, өнөөдрийн биеийн адил шин чанар нь зовлон хүсдэггүй, илүү аз жаргалтай байхыг хүсдгээр шин чанар яг л адилхан зүйл. Тэгэхээр өчигдрийн миний мэдсэн, сурсан, одоо хийсэн, одоо бусдад торлолтой тусдаа юу хийснээс шалтгаалаад өнөөдөр бүрддэг, өнөөдрийн миний одоо хийсэн, бодсон, одоо маргаашийг төлөвлөсөн зүйлүүдээс шалтгаалаад маргааш бүрддэхдээ яг адилхан энэ төрөл юу хийснээс шалтгаалагдаад бидний дараагийн төрөл тодорхойлогдно. Бид урт төрлийн хүний одоо бусдад торлолтой тусдаа юу хийсний үүлийн үр дагавраар бидний энэ насны наслах хэмжээ, идэх буйны хэмжээгтгүй сэтгэлийн онцлог зүйлүүд урд төлөөс тодорхойлогдно.